За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би яг одоо Малчин айлын өвөлжөөн дээр ирчгээд байна. Эндээс бууз ачиж талбай дээрээ буулгана. За эргэжил тарих сармис болон бусад ногооныхоо хөрсийг одоо бэлтгэхээр зэхэж байна. За би өмнөх бичлэгүүдээр та бүхэнд бас ярьж байсан. За эргэжил тарих ногооныхоо хөрсийг бол өмнө жил нь боловсруулдаг байгаа гэдгийг та бүхэнд хэлж байсан. Үүнийг та бүхэн санаж байгаа бах. За тэгээд ямар хуу бууц байгааг нэг сонирхцгаая. За энэ бол нэг ойролцоогоор 50 орчим сантиметрийн зузаантай. Тэгээд нэг 200-аад метр квадрат газрыг хамарсан ийм бууц байна. Тэгээд нэг 100 метр куб орчим бууц болох болов уу гэж бодож байна. Тэгээд 2 машинаар зөөнөө. Ингээд жижиг хэсгээр ачна. Тэгэхээр нэг явахдаа нэг 4 куб гэхлээр 25 удаа явж таарах болоо да. За ингээд хөрсөө боловсруулах талаар хэрхэн боловсруулж байгаа талаар дараагийнхаа үргэлжлэлээр нь бол үзүүлнэ. За өнөөдөр 2021 оны 7 сарын 24-ний өдөр. За бид бууцаа ачаад талбай дээрээ ирлээ. За энэ талбай олон жил юм тариагүй атарсан ийм талбай байгаа. Тэгээ та бүхэн харж байгаа бах зэрлэг бол их хэмжээгээр ургасан ийм талбай байгаа. За энээс энэ талбаанаас 1000 орчим метр квадрат газарт нь бууц 10-аас 15 см орчим асхнаа эхлээд. Машин маань хараараа буулгаж байгаа. За ингээд буулгасан бууцаа гараараа тарааж өгч байна. Жигдхэн ингээд тарааж өгнө. Бас нэлээд ажил болно. Хэдэн хоног дотор амжуулахыг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр ямар ч хэлсэн 2 машинаар нэг явлаа. Тэгээ ахаад нэг явнаа.
За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бууцаа ачиж дуусч байна. За 7 сарын 24-нд эхэлсэн боловч ажилд авахцаад өнөөдөр 8 сарын 8-ны өдөр бууц зөөх ажлаа дуусглаа. За эндээс энэ малчны айлын өвлжөнөөс нийтдээ 40 твш бууц салбаадаа буулгасан байгаа. За кубаар ярих юм бол нэг 80-аас 100 куб бууц буулгасан болов гэж бодож байна. За бичлэгийн ихэнх та бүхэн харсан 40-с 50 санж зузаан байсан бууц маань одоогоор иймэрхүү байдалтай болжээ. За одоо ингээд бүгдээрээ бууц асгасан талбай руугаа явцгаая. За эх жил сармис болон бусад ногоо тарих хөрсөө энэ жил боловсруулж байгаа та бүхэн мэдж байгаа. За ингээд бууз асгасан талбай руугаа хөдөлцгөөё. За ингээд бууз асгаж байгаа талбай дээр ирцгэлээ. За 40 твш буюу ойролцоогоор 50 тонн орчим бууцыг 1000 м² газар асгасан байгаа. За одоогийн байдлаар иймэрхүү байдалтай асгасан байгаа. За дараагийн ажил бол нэг хэсэг жаахан овоолж асгагдсан хэсгийг нь бол тэгшилж нэлэнхүүд нь одоо ингэж тараана. За үүний дараа бол газраа хагалнаа. За өнөөдөр ямар ч хэсэ бууцаа тараагаад амжлаа. За дараа нь хагалах доломитын нунтаг болон бусад шимтгийллийн боцоодоо хийн ротор сэрүүлэгч явах гээд ажлууд хүлээж байгаа. За өнөөдөр 8 сарын 10-ны өдөр өнөөдөр газраа хагална. Тэгээд дараа нь эрдэс шимтгийллийн боцоодоо хийгээд ротор сэрүүлэгч явнаа. За газраа хагалж дууслаа. Та хүн харж байгаа бах. Цаана одоо зэрлэг ургасан ийм газар байсан. Одоо үүнийг бууц асгаж хагалж дууслаа. За тэгээд дараагийнхаа боловсруулалтыг хийндэ. Нэлэнхүүд нэгээл трактор оруулаад хийчихдэг. Бичсэн үү? За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За хөрс боловсруулж байгаа газраа ирчгээд байна. За өнөөдөр шохон чулуу болон доломито цацна. За энэ шохон чулуу байна. 700 орчим килограмм шохон чулуу байгаа болов гэж бодож байна. За энэ нөгөө кальци магнигээр баялаг доломит чулууны нунтаг байгаа. За энэ 7 шуудаа 350 орчим килограмм байгаа болов гэж бодож байна. За ингээд шохон чулууга цацаж үзүүлье. За одоогоор энэ эрдэслэмэндүүдийг цацдаг техник байхгүй учраас гараараа цацхаас өөр арга байхгүй. Тэгээд ийм жижиг саунд хийгээд одоо ингэж л цацандаа одоо ямар ч өөр арга байхгүй. За ингээд нийт талбайдаа ингээд жигд шохон чулууга цацж өгнө. За өнөөдөр шохон чулууга цацж дуусглаа. Тэгээд доломитын нунтгаа
цацаж эхэллээ. Тэгээ доломитын унтгаа цацаад үтсэн салхин жаахан хийсэх янзтай. Тэгээд ротор сэрүүлэгчийн нэг мөр явахаар доломитаа цацаад тэгээд ротор сэрүүлэгчийн яваад ахиж нэг мөр одоо доломитын унтгаа цацаад тэгээд ротор сэрүүлэгч явах иймэрхүү янзаар одоо явж дуусгая. Тэгсэн дээр юм байна. За ингээд ротор сэрүүлэгч явъя. Ротор сэрүүлэгч явж үзлээ. За нэг иймэрхүү болж байна. За ингээд өнөөдрийн ажлыг дуусгая. Дараа өдөр ахи үргэлжлүүлье. За өнөөдөр 2021 оны 8 сарын 15-ны өдөр. За 7 сарын 24-ээс хөрс боловсруулах ажлаа эхэлсэн. Нэгэн сунжирч байна. За тэгээд өнөөдөр доломитын унтгаа цацаж байгаа. Тэгээд ийм жижиг саунд хийгээд ингэж хөрсөө нэлэнхийд нь ингэж бүрхэж өгөхөөр ингэж цацдаг байгаа. За тэгээд трактор нэг мөр явах хэмжээнийхийг цацчаад тэгээд ротор сэрүүлэгчээрээ явж байгаа. Нэлээд сунжирсан ийм ажил болж байна. За ингээд ротор сэрүүлэгчээ явъя. За энэ дараагийн сэрүүлэгч явж байгаа. За эхний ээлжинд явхад бол бүхэл хэсгүүд бол үлддэг байгаа. Тэгээд чулуу даалгах дээр бас ротор маань өрчрөөд байдаг. Чулууг нь бас урьдчилж дүүд цэвэрлдэг байгаа. За ингээд юуны дараа услаад дахиж ротор сэрүүлэгч явна. Үүнийг бол одоо 4-5 удаа давтнаа. За ийм болж байна. За өнөөдөр доломитаа ямар ч ясан цацаад ротор сэрүүлэгч яваад дуусч байна. Бас нэг ажил болж байна. Бас талбай манаас чулуутай байсан учраас нэлээд чулуу гаргаж хайсан байгаа. Тэгээд үүний дараа тэгээд услаад 7-аас 10 хоногийн зайтайгаар услаад ротор сэрүүлэгч явна. За өнөөдөр 8 сарын 15-ны өдөр хөрсөө боловсруулж дуусгах төгсөж байна. Уртаашаа 50 м, өргөөшөө 20 м, нийт 1000 м квадрат газрыг боловсрууллаа. За би хүнсний ногоогоо тарих хөрсөө ингэж боловсруулдаг. За үүний дараа бороо орохгүй бол намраагаар усалж 7-оос 10 хоногийн зайтайгаар 4-5 удаа ротор сэрүүлэгч явж ингээд дуусгнаа. За эр хавар энэ газар маань тарихад бол бэлэн болцсон байдаг. Та бүхэн ийхүү газар боловсруулдгийг өнөөдөр харлаа. Тэгээд ингэж газараа боловсруулж тарьсан ногоо маань
сайхан урганаа. За энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. За та бүхэнд ойлгомжгүй байсан мөн асуух зүйл байвал энэ бичлэгийн комент хэсэгт бичээрэй. Би дуртай хариулах болно. За ингээд лайк дарж, subscribe хийж хонх товчоо дараараа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.